Дэлхийн монголчуудын эмнэлэг радио 88 дугаарлагын дээр суугатар болон сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчид радион 3 дугаар студиэс сонсдог урлаг нэвтрүүлэг маань урлагийг мэдрийг сүрэтагаар шодурдаг. Яг одоо Улаанбаатар хотод 16 цаг 12 минут болсон. Өнөөдөр 2025 оны 4-р сарын 4-ний баасан гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ за найруулагчаар Гамболтын ангарганаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар олон улсын Улаанбаатарын их сургууль дэлхийд гарах гарц суурайтаагаар за мөн бизнесийн хамтдаа асаа Элен дэмэн хамтран ажиллаж байна. Нүд нь яадаг гинэ. Хөрх багцтай. За баасан гарагт бид нар та бүхэндээ бол хамгийн сонирхолтой одоо итгэмээргүй хачирхалтай ийм урлагийн чиг хандлагууд нэг бол трендүүд нэг бол урлагийн төрлүүд нэг бол урлагийн сонирхолтой түүхүүд гэх мэт ийм сонирхолтой зүйлсийг л ярьж өгдөг байгаа. Тэгвэл өнөөдрийн дугаараар хамгийн үнэтэй зарагдсан болон сонирхолтой түүхтэй гэрэл зургийн түүхээ үргэлжлүүлэн ярьж өгнө. За. Тийм. За миний өргөх гэж байгаа эхний гэрэл зураг маш сонир түүхтэй. За. Гэрэл зурагч Хорс Корт гэж 1960 оны Америк дахь иргэний эрхийн хөдөлгөөний үеийн эгзэгтэй агшнуудыг чадварлаг болгосон гэдгээр нэлээд алдартай ийм зурагч юм. Энэхүү зурагт одоо харагдаж байна уу? Үгүй харин энэ нэг хүн бассейнд байгаа хүмүүс рүү нэг юм хийгээд энэ ус руу Цацж байгаа юм. За. Энэ өстө айгуу тийм сонин түүхтэй тэр хүн цаадлын хүн бодвол ингээд айгуу түүхэнд айгуу муухагаар үлдсэн зураг байхгүй юу? За. Тий. За 64 оны 6 дугаар сарын 18-ны өдөр энэхүү зурагт харагдаж байгаа зураг шүү. Энэ зураг бол 64 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Монсон мотор гэдэг зочд буудлын усан санд ингээд өнгөт болон цагаан арьстай хүмүүс холилдоод орж байгаа юм. Тийм байна. За ингээд орж байгаа хүмүүс рүү буудлын менежер хүчил цацж байгаа дүр зургийг буулгасан. Хүүе хүчил цацвал түлэгдээд харин тий одоо ингээд хүчил гэдэг үг чинь хүнд ийм амар хүчтэй нөлөөлдөг үг ахна шүү дээ. Ингээ үхэх юм байна, түлэгдээд үхэх юм байна, амтан хүн баларсан юм байна гэж бодож байгаа. Энэ үйл явдал болохоос яг 7 хоногийн өмнө арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэгч алдарт Мартин Лютер Кинг гэдэг хүн бол тус зочд буудлын цагаан арьснуудын суудаг лонжинд орж сууснаас олж баривчлагтаад байсан. За. За тэгэнгүүт тэмцэгчд яасан гэхлээр толгойлогчийг нь эднийх баривчилсан учраас те цагаан арьстай хүмүүс суух газар суулаа гэд баривчилсан учраас арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэгчд 50 замаар эсэргүүцэл үзүүлээд зөвхөн цагаан арьснуудын ордог усан санд нь орчоод байж байгаа нь энэ баггүй. За. Эсэргүүцлийн үйл явдал ажиллагаа явуулж байгаа. Тийм байна. Харин зочд буудлын менежер иргэдийн иргэдийг ноцтой гэмтэйхэр хүчил цацсан энэ үйл явдал гэрэл зурагт мөнхлөгдөжээ. Ямар амар юм бэ тий? Гэмтэйгээгүй энэ гэмтэйхэр ч юм байгаагүй юм бэлээ. Ер нь бол зүгээр ингээд харахад бол амар байгаа байхгүй. Тэгээ ингээд нэг бүр юм нэг юу гэдэг юм те хүрэл зүрхтэй хүн те юм харгас үйл хийж байгаа юм шиг. Ууг нь менежер Жими Брокийг хүчил цацгад усан санд байсан өнгөт болон цагаан арьснуудын дундаас нэг хүн нь хүчлийн хэмжээ энэ их усны хэмжээтэй харьцуулах юм бол хүнд хор үүсгэхээр ийм хэмжээнд хүрэхгүй гэдгийг нь дотлохын тулд бүр уснаас ууж харуулж байж хүмүүсийг тайвшруулж ирсэн юм байна л да. За. Энэ их усанд наадмуу жоохон хүчил чи юу ч болохгүй гэнэ. Харин Жими Брок гэдэг энэ хүн түүхэнд тун таагүйгээр ингэж үлдсэнд нь олон хүмүүс харамсдаг гинэ. Яг гэвэл энэ маш энгийн яриа хөөрөөтэй маш нийтж энэ залуу цагаан арьснуудын орох ёстой усан санд өнгөт арьснууд орсныг хараад дэвчиж чадахгүйгээр усан санд цэвэрлэхэд ашигладаг давсны хүчил цацсан болж таарсан байхгүй. За. Хүмүүс харин хүчил гэдэг үгийг нь сонсонгуудаа маш их айд сандарсан байдаг. За энэ үе бол эвгүй үе шүү дээ. Нөө нэг анх л одоо нөө нэг хар арьстан цагаан арьстан хүмүүсийг бол ижил төстэй гэж хүлээн зөвшөөрлөхийн төлөө тэмцэжсэн энэ үе ганцхан охин цагаан арьстай хүүхдүүдийн сурдаг сургуульд сурсны төлөө юу боллоо аимшиг юм болоод нөгөө охины чинь алан хятна гээд замд нь хүүхэлдээ авсанд хийцэн хүүхэлдээ мөхөлдөө харуулж исэн тэр хүүхдийг явж хахад тэгээд яасан гэхэлэр
холбооны цагдаагийн албанаас тухайн орон нутгийн цагдаагийн албанаас 4 цагдаагаар охиныг хамгаалуулж гэрэл сургууль хоёрын хооронд хамгаалж явдаг байлаа шүү дээ. Тийм. Яг тэр үед болсон үйл явдал гэсэн үг энэ бол. Угаасаа яг энэ үеийн үйл явдлыг маш тод томруунаар харуулсан киноч нөгөө нэг тус илүү дэм билүү нэг яага одоо нөгөө бүх гэрээ үйлчлэгч өнгөт арьстан гэрээ үйлчлэгчнийг цуглуулж агаад нэг хүүхэн сэтгүүлч хүүхэн гэдэг ном бичдэг штэ. Тэр номонд бүр тэгээд бестселлер болоо. Тэгээд тэр дунд нэг зэвүүнийг гарт нөгөө ээж нэг үйлчлэгч нь бассаараа торт игээд өчтдөг. Тэр үйл явдал хүртэл байж идэг. Хамгийн тэр өстө зэвүүн кино. Хамгийн алдартай тэр үеийг харуулсан кино Green Book л дээ. Тэр нь ямар кино Green Book гэдэг яг нэг амар алдартай хөгжимчин залуу. Нэг тоглолтоор явдаг. Цагаан арьстай ингээд жолоочтой. Тэгээд үзээгүй. Тэр чинь ингээд маш сайн төгөлдрийн урч учраас цагаан арьснууд өрөөд тоглуулж байгаа шүү дээ. Өрөөд тоглуулж байгаа юм байж энд хар хүн хоол идэж болохгүй гэд өөр газар хоол идүүлдэг. Ууг нь тэрийг өрж авчираад хөгжмөө тоглуулж байгаа хүмүүс шүү дээ. Тэгдэг байхгүй тэр Green Book гэдэг амар кино. Үнэхээр лаг кино шүү бас. За миний хүргэх дараагийн хайлзуулах гэрэл зураг маань ёстой л нэг түүхийг өгүүлсэн зураг байгаа. Тэгээ манайхаа орж ирээд хараарай. За энэ зургийг дарсан зурагчин Дона Феррато эхнэр нөхрөө хольд сольж дотн харьцаанд ордог юм свингер хүмүүсийн гэрэл зургийг дарах төслийнхөө хүрээнд нилээд чинэлэг осод болох Элизабет болон Бент нарын гэрт зочилсан юм байна л да. За 1982 оны тэр шөнө хотын захад байрлах хосуудын гэрт очиод гэр оронд нь хооллож ундал танилцаж аваад дээд давхарт нь байдаг зочны өрөөнд унтахаар орсон юм байна. Тэгсэн чинь л гинцтэй аллаа таллаа амь авраараа гэл эмэгтөөний орилго чимээнээр зурагч маань шууд камера шүрээл буусан чинь нөхөр нь ихнэрээ юу юуг зогч байхдаа таарсан. Яг алгадж байгаа үеийн акшн шүү дээ. Тэгвэл одоо за энэ хүний хэлсэн үг нь бүр супер заяа. Хүн бол тусалж одоо ингээд очиод болиулна штэ. За харин зурагчны хувьд шууд зураг дарж эхэлсэн. За хожим энэ зургаараа Time сэтгүүлийн хамгийн нөлөө бүхий зургийг одоо зургийн шагналыг авахдаа зурагчин Феррато ингэж хэлсэн. Камер галсигээд зураг дарж эхлэх үед нөхөр нь болно гэдгийг мэдчихсэн болохоор л зураг дарж эхэлсэн. За манай зурагчид сайн мэднэ. Ямар ч хүн камерын галсхийг чимээнээр хийж байгаа үйлдэлээ зогсоодог гэж ярьсан байхгүй. Одоо хүүе эмэгтэй зурагч байна штэ. Цаана толон дээр өөрөө харагдаж штэ. Харин тий. Тэгмүүд одоо ингээд бусад хүн бол одоо юу гэдэг ингээд хүүе болооч гэдэг ингээд салгана штэ. Гэтэл шууд зараал гэл дараад эхлэнгүүд угаасаа нөхрөө бол зогсох нь тодорхой зурагчид өөрөө зурагчин учраас мэдчихэж штэ тий. За хэдийгээр Дона Феррато гэрэл зургийг одоо олон цацхыг хүссэн ч сэтгүүлийн редакторууд ийм ёс бос зураг нийтлэхгүй гэсэн юм байл та. За гэсэн ч гэрэл зурагчин маань бодит үннийг өгүүлсэн энэ зургаар ямар нэг юм хийх шаардлагатай гэж үзээд 1991 онд дайсантайгаа цуг амьдрагч гэдэг номоо хэвлүүлжээ. За энэ номонд бол гэр бүлийн хүчирхийлэл болон түүний үр дагаврын тухай өгүүлдэг. За энэ нь тухайн нийгмийн хамгийн маргаантай асуудлыг хөндөж чадсан бүтээл болж үр өгөөд бүр 1994 онд Конгрессийн зүгээс эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг хуулийг баталсан. Тэгэхээр хууль батлуулсан зураг гэж энэ зургийг хэлж болох гэдэг байгаа байхгүй. Мундаг байгаа сте тий. Эн чинь ингээд цуврал зураг юм байна штэ. Цуврал зураг нь ахаа дараагийнх нь акшнууд нь гарч. Угаасаа энэ ингээд гэл дараад байгаа штэ. Дараал байгаа штэ ерөөсөө. Дараад байгаа. Одоо бол ингээд эхнэрийгээ зодгоо болцсон. Тэгтээ ингээд загинж байгаа тийм зураг нь гарч байна. Одоо ингээд эхлээ хаалгацсан штэ. Ингээд хаалгадж байгаа энэ дараагийнх зурган дээр болохоор ингээд юу гэх юм те хоорондоо ярилцж ийн гэх юм уу тиймэрхүү хэсэгтэй. Тэгтэл ингээд ямар ч тийм нөө нэг юм дотн яриа биш байгаа байхгүй бүр ингээд яалч жоохгүй хүчирхийллийн шинж тэмдэгтэй ярилцлага болж байгаа нь харагдаад байгаа. Энэ дараагийнх нь энэ бүр амар зураг шүү дээ. Йоо энэ бол бүр амар зураг байна. Шимөө гэж хэлсэн байгаа шүү дээ. За ингээд хууль батлуулах хэмжээний зураг болсон юм шүү дээ. Тийм байна. Супер юм байна. Супер. За. Лайк түүхтэй юм байна. За миний дараагийн танилцуулах зураг бол 6.5 сая доллараар зарагдсан. За. Фантом гэдэг нэртэй ийм зураг байгаа. За. Гэрэл зурагчин Петр Ликийн дарсан энэ зураг нь fine art буюу урлагийн төрлийн бүтээл дундаа бол маш алдартай. Гэрэл зургийг түүхэн баримтат урлагийн гэх мэтээр дотор нь хуваадаг. За энэ бол үнэхээр супер зураг л да. Үнэхээр өөрөө зураг нь маш супер зураг байхгүй. Өмнө нь Петр Ликийн зургууд 1.11 сая, 2.4 сая
доллараар зарагдаж байсан ч гэсэн энэ удаад гэрэл сүудэр байгалийн зохицлого нь зохиомжийг төгс илэрхийлсэн энэ бүтээл нь 6.5 сая доллар хүрсэн. За би одоо үзэж чадахгүй байгаа хүмүүстээ дүрсэлж хэлж үгүй заяа. За яг одоо ингээд нэг юм агуу дотор байгаа мэдрэмж төрж гин. Тэгэнгүүтээ одоо доороо ингээ илстэй. Тэгэнгүүтээ ингээд агуун дээрээс ингээд нүхээр ингээд нарны гэрэл ч юм уу тусаад тэр гэрэл нь ингээд нэг юм хүний баримлын ч юм уу дүрс ингээд дүүсгцэн ч юм уу. Нэг юм амар сонирхолтой ингээд нэг юм утаад байгаа юм шиг байгаа зү тий. За бүр сая одоо манай найруулагч бүр ойртуулсан чинь болохоор зэрэг дээрээс нь уул нь энэ нарны гэрлэр ис унж орж ирж байгаа юм байна л да. Ер нь бол. Өстой гоё зураг. За энэ нь шүү дээ жуулчдын маш их очдог антилопын хавцал гэж байдгийг. За энэ антилопын хавцал гэдэг газарт авсан. За. Урлагийн гэрэл зургийн төрөлтөө Петр Лик нэлээд том төлөөлөгч гэж явдаг. Хамгийн үнэтэй зарагдсан 20 бүтээлийн 4 нь Петр Ликийн бүтээлүүд байдаг гэж. За. За антилопигийн хавцал гэдэг нь болохоор Аризона мужид байдаг. Энэ маш олон жуулчд очдог, явган эдлийнхэн бодод очдог ийм газар байхгүй юу? Энэ чинь бүр супер газар шүү дээ. Ямар сонирхолтой ийм тогтцтой юм бэ те? Энэ зураг дээр хавцлын зорж бүтээсэн мэт ханны дунд зугсхан гэрэл тусаж гэрэлт нь сүнс ч юм уу ямар нэг далдын бие олон босч ирж байгаа мэт ингэж харагддаг. Учираас энэ зургаа фантом буюу сүнс гэж нэрлэсэн юм байна. За Австрали гаралтай гэрэл зурагчны хувьд бол 30 гаруй жил үргэлжилсэн карьерийнхаа хугацаанд үнэтэй зарагдаагүй ч гэсэн олон гайхалтай бүтээлийг дүрсэнд мөнхөлсөн ийм зурагчин тэр тусмаа бүтээлүүд нь ихэвчлэн байгальд ямар нэг далд нууц байгаа мэтээр харуулсан урлагийн гэрэл зургууд байдаг гэдгээрээ онцлог гэж интернет бичсэн байлаа. За яг одоо энэ зураг заяа. Ийм байц хадны завсраар тэгээ яг тэр мандж байгаа нарны тэр цацарж байгаа гэрэл мэрлийг ямар гоё авсан юм бэ? Гайхалтай гоё юм. За ингэж байгаа юм. За энэ нөө антилопын хүнтэй гэдэг бол те тухайн үедээ одоо элсэн чулуулгад дундуур маш их гол урсж ирсний илрэл болоод үлдсэн. Тэгээд энэ өөрөө зүгээр ингээд дотор нь хүн явхад тийм одоо урлагийн музей дунд явж байгаа юм шиг баримлан хөшөөнүүд дундор явж байгаа юм шиг ийм сэтгэл төрүүлдэг ийм гоё газар байхгүй юу? Тийм ч учраас энэ мэдээж нөгөө нэг Америкийн дархан цаазд газар гэдэг үү юу гэдэг вэ? За тэрэн дээр ордог. Тэгээд явган аялагчид очиж их хинэнгээр явдаг. Дотор нь явж ингэж одоо вау гэж ингэж явдаг тийм газар юм байна. Зөв. За. Улаанбаатар хотод 16 цаг 25 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар бизнесийн хамтдаа сая Лендемен хамтран ажиллаж байгаа. За Лендемен банк санхүүгийн байгууллага хувьцаат компани гэж явж байгаа. Монголын хамгийн анхны финтек компани байгаа. За Лендемен 2016 оноос эхлэн технологийн шийдлийг ашиглан санхүүгийн хүртээ хэмжээг нэмэгдүүлэх зорилгынхаа хүрээнд барьцаагүй хэрэглээний зээлийг Лендемен аппликейшнаар дамжуулан Монгол улсын санхүүгийн зах зээлд нэвтрүүлсэн анхны компани яалтчгүй мөнөөсөө мөн. За Лендемен аппликейшн хэрэглээний зээл, худалдаа авалтын зээл, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдийг харилцагчдаа санал болгодог төдийгүй 2024 онд Монголын хамгийн анхны бүрэн дижитал бизнесийн зээлийг зах зээлд амжилтаар нэвтрүүлэн ажиллаж байгаа. За дижитал бизнесийн зээл, флекси бизнес зээлийн давуу талын талаар нэмэлт мэдээлэл өгөхөд барьцаа хөрөнгө шаарддаг. Зээл олгосон тохиолдолд авах шимтгэлгүй зөвхөн ашигласан хугацааны хүүгээл тооцож авдаг. Хүүн 399% байдаг. За зээлийн хэмжээ нь бол 500 мянган төгрөгнөөс 100 сая төгрөг хүртэл шүү. Хугацаа нь 198 сар хүртэл гинэ. За өчигдөр манай нэг хүн тооцоолсон байсан 11 жил хагастай байна гэлөө юу гэлээ тийм тооцоо гаргацсан байсан шүү. Сард нэг удаа эргэн төлөлтөйгээр ингэж та ийм зээлийг бол Лендеменээс авах болцоотой. За бизнесийн зээлийн эрх тооцоолуулахад салбар хандах шаардлагатай юу гэдэг асуулт үүснэ. Таагаар утаснаас Лендемен аппликейшн руу нэвтрээд бизнесийн орлого хүлээн авдаг хувийн дансны хулгуудаа илгээгээл бүрэн дижиталаар эрхээ тооцоолуулах боломжтой. Очих юу шаардлагагүй. За үүссэн зээлийн эрхээ ашиглахгүй бол бас устдах уу гэж асуудаг хүмүүс маш их. За тэгвэл флекси бизнес нь шугамн зээл өгөөд та үүссэн зээлийн эрхээ хизээж хэдэн ч удаа ашиглах боломжтой.
За ингээд илүү дэлгэрэнгүй мэдээллийн за бичил болон жижиг дунд бизнес эрхлэгчид худалдаа өрсөлдөөний салбартаа бол та 77 тэг 7 техник гэдэг утаснаас л авлаарай. 77 тэг 7 техник. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар бизнесийн хамтдаа сая Лендемэн хамтран аярлаж байна. Баярлалаа. За баярлалаа. За сонсдог урлаг нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс урлагийг мэдрийг сураатаагаар New Art булангаар үргэлжлэн урж байна. За энэ одоо миний онцлог зураг бол айгу бүр нэг тийм утаа ман нүгэлтээл те өндөр байрлал цаанаа ингээл нэг юм харанхуу дунд сүндэрлээл За тийм байсан. гунигтай юм шиг эсвэл ямар нэг юр бусын нууцтай юм шиг зураг байгаа заяа. За Люксембургийн гэрэл зурагчны 1904 онд арсан зурган дээр Нью-Йоркийн Манхэттен сүндэрлдэг алдарт Флатирон барилга сүндэрлж байгаа юм байна. За энэ чинь бүр 1902 онд ашиглалтанд ороод тухайн үеийнхээ одоо магнат барилга болж байсан одоо Флатирон барилга нь ойр хавьда байгаагүй өндөр буюу 22 давхар байсан. 1904 онд л 22 давхар барилга барина гэдэг бол тий. За 19-р зууны үеийн Манхэттны өнгө төрхийг бүрэн өөрчилсөн гэгддэг энэ бүтээл барилга Мэдисон талбайгаас одоо дүр зураг нь хэрхэн бууснаа дүрслэгдсэн байгаа. За Люксембургийн гэрэл зурагчин Стахны хувьд бол өмнө нь өөрөө зураач хүн байсан болохоор энэ зургаа дарахтаа ер нь цаашдын бүтээлүүд дээрээ ч гэсэн өнгө будгийг нь яг ийм зураг мэт тааруулж чаддаг байсан гэдгээрээ маш алдартай. За тэгэд барилга байгууламжийн төс төгөлдөр зураг гэж нэрлэгддэг энэ бүтээл 2022 оны 11 сард 11.8 сая доллараар зарагдчихсан. За ихэнх хүмүүс Флатрон гэх зураг зарагдаж байгааг сонсоод мэдээг нь үзээд гэрэл зураг биш харин уран зураг гэж харж бодож исэн гинэ. Энэ зургийг хараад яг л нэг уран зураг шиг байгаас бүр зөвүүн. Тийм байна. Энэ ч нөө одоо нөө Times Square дээр байдаг ихний барилга л шүү дээ тийм үү. Хамгийн ихнийх нь том барилга мөн үү? Тийм имижгүй хамгийн гол нь надад тий одоо ингэнгүүт энэ ингээд усан дунд тэнгуүтэй модод тэгээд энэ дунд чинь нэг хүн ингээд бас нэг юм бүрх малгайтай ир хүн заваар яваад байгаа юм уу эсвэл нэг юм одоо гүүр шиг юм дээр цаашаараа зогсоод байгаа юм уу ер нь л амар нэг зөвүүн зураг байгаа сте тий юу вэ штэ энэ чинь нэг сүх тэрэгэн дээр сууж байгаа юм байна шүү. Тийм байх үү тий. Сүх тэрэгэн дээр сууж байгаа юм. Тэгээд доотлолт нь бороо ороод ингээд ганцхан норцсон. За. Тэгээд яг энэ манай гэр зургийн хэллэгээр энийг надад бол ингэж харагдахгүйсэн байхгүй юу? Силуэт гэдэг юм. Одоо би харсан. Силуэт буюу те ингээд цааталтаа ингээд өнгөтэй юу гэдгийг гэгээлэг ийм фонттой. Тэгээ наадлынхын дүрснүүд нь ингээд хараар гардаг. Энэ одоо юу гэдгийг зургийн стилийг силуэт гэж байгаа юм л да. За. Тэгээ энэ силуэт стилээр гарсан. Гэхдээ энэ нэрнгээс ингээ харангууд усан будгаар зурцсан зураг шиг харагдаад. Харин тийм байгааз. Тий, усан будгаар зурцсан юм шиг. Тэгж гоё харагдаж байна. Зөвүүн зураг. Тэгэхээр супер зураг юм байна уу? За. Тий. За таны. Тийм шүү дээ. Би ч бодож суучлаа шүү дээ. За, миний одоо дараагийн танилцуулах гэж байгаа зураг бол түүхэн зураг байнамаа. За. Алексей Ананенко, Валерий Визалитов, Борис Баранов гэх энэ гурван эрхэм байгаагүй бол 1986 онд болсон Украин дахь Чернобылийн дэлбэрэлтийн үеэр бүр олон мянган хүн амь өргөдөж, олон сая хүн цацраг идэвхт бодисын хоронд хордох байсан гэж үздэг. За одоо энэ зураг нь харагдаж байна уу? Харагдаж байна. За 1986 оны 4 сарын 26-нд орон нутгийн цагаар шөнийн 1 цаг 23 минутын үед тэр үеийн зөвлөлт холбоот улсын хэсэг болох зөв социалист бүгд найрамдах Украин улс одоогийн Украин улсын нутагт орших Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан цөмийн ослын тухай бид сайн мэднэ. Тэгэлгүй яах вэ? За учир нь сүүрлээс хойш 10 хоногийн дараа үйлдвэрийн ус өргөлтийн систем доголдож усны санд асар их цацраг идэвхт бодисын реактор үүссэн байдаг. Үүний уршгаар үүсэх дэлбэрэлтийн хохирол нь асар их болох гэд дэлбэрэлт нь Европ, Аз, Африкийн нутагт дэвсгэрийг тэр чигт нь хамрах ийм аюултай болгоод ирсэн байдгийг. Одоо тэр реактор дэлбэрэх юм бол асар том дэлбэрэлт болох гэдсэн. Харин энэ зурган дээрх Алексей, Валерий, Борис гэсэн гурван шижгэнсэн залуу хамгаалтын хэрэгсэл өмсөөд сайн дураараа усны гүн рүү орж реакторын дэрэгдэх шингэнийг шавхснаар тэрхүү аимшигт аюулыг тэтлэгсэн байдаг юм байна. За энэ өстө үнэхээр түүхэн зураг шүү дээ тэгвэл. За мөн хамгийн бахархмаар нь үйл ажиллагааныхаа эцэст гурван залуу гуруула 9 минут гарч ирсэн. Тий. Ийм зураг тий энэ за Чернобылийг бол одоо мэдэхгүй юм байх тий.
Одоо ч Чернобыльтэй ингээд цацраг идэвхтэй байгаа юу гэвэл байгаа. Хүн амьдраж болохгүйгээр байгаа. Хизээ хойно энэний дээд талаас нөө юм бетонын цемент асгаж хийж энийг ингээд ууг нь одоо дахиад юу ясна л да блоклсон л доо. Тэгтэл нэмэргүй нэвтсээр л байгаа гэж үздэг. За одоо Чернобыль юуны деважин болсон бэ гэвэл зэрлэг амьтдын деважин болсон. Тэнд нөө нэг асар том амьтны хүрээлэн байсан юм байна л л дээ. Тэгээ амьтны хүрээлэнгээс нь алдагдсан зэрлэг амьтад бүгдээрээ одоо тэнд ингээд бөөр юм эко орчин үүсгэсэн тэнцэнэ амьдраад асцсан тэгээ байж байгаа. Тэрэн дотор нь Монгол дахь хүртэл байгаа шүү дээ. Өө за. Надаа нэг Орос олон анги кино байдаг аахгүй юу? Одоо ингээд 83 билүү 4 онд яг энд нэг багш хүүхэн ирж байгаа. За тэгэнгүүт тэр багш хүүхэн очингуудаа бичиг баримтаа алдаа. Тэгээд нэг цагдаа залуу туслаа. Тэгэнгүүт тэр цагдаа нь дурлаад байжсэн чинь тэр хүүхэн бол цагдаадаа бол нэг дурлаагүй зүгээр л өөрт нь тусалсан болохоор сайн хүн л гэж хүлээж авч байгаа штэ тий. Тэгсэн чинь яг энэ нөгөө станцд нь ажиллах гад нэг залуу одоо өөр хотоос ирээд тэгээ тэр залууд дурлаад ингэ байжсэн чинь яг энэ нөгөө эн чин дэлбэрэлт болоод тэгээд нөгөө залуу нь яг ингэж ийм хувц өмсөд ороод ингээд бүх асуудал үүсэж байгаа байхгүй. Тэгээд бүр үнэхээр ийм дээд нөгөө манай хүүхэн жирэмсэн. Тэгээ яг ингээд дотор нь зүгээр ингээд амьдарч байгаа энгийн ийм хүмүүсийн амьдралаар энэ үйл явдлыг айгүй гоёор ингээ харуулсан одоо уран сайхны хэлбэрээр харуулсан те. Үнэхээр бас сонирхолтой гоё кино. Сүүлд Netflix хийсэн Чернобыль гэдэг амар. Тэр бол амар явсан. Тэр бол бас үнэхээр яг бодиттой гаргасан. Яг энэ ч нэг социализмын үед болсон учраас нэлээд их баримтууд дарагдсан байсан. Тэгээд ил болохгүй байжгаад одоо энэ манай Монгол дахины зураг гарч штэ Чернобыльд байгаа. Тэгээд дарагдсан байжгаад сүүлд нь яг ингээд нөгөө нэг архивын материал бишээ энэ бол нуун дарах хэвээр материал бишээ гэдэг ингээд гаргасны дараагаар тэр материалууд дээр судалгаа хийж хагаад зохиол нь бичигдсэн тийм кино учраас тэгж хүмүүсийн зүрхэнд их ойрхон шивж ороод байгаа юм л да. Зөв. За дараагийн онцлог зураг бол үнэхээр гайхалтай гоё зураг, гайхалтай зураг шүү заяа. За манайхаас та орж ирээд хараарай. Польшийн зүрх судасны мис засалж, хожим улс төрч болж эрүүл мэндийн яамны сайдаар хүртэл ажиллаж байсан Зевгней Рильяга гэдэг хүн энэ зураг дээр 1987 онд хийсэн мис заслынхаа дараа авахсан зураг барай сууж байгаа. Би энэ зургийг үзсэн. За. Энэ ер нь айгүй алдартай зураг. Маш их тарж явсан л да. Хадуур маш их тарж явсан. Тэгээ энэ зурагч нь энэ үе юм байна шүү дээ. За, 23 цаг үргэлжилсэн хүнд хэцүү урт удаан мис заслын дараа Зевгней Рильяга Польшид анх удаа зүрх шилжүүлэн сулгах мис заслыг амжилттай хийгээд өвчтөн Тадеушийн дэргэд сууж байгаагаар гарцсан байгаа аахгүй юу? За. National Geographic сэтгүүл 1987 оны шилдэг зургаар энэ зургийг шалгаруулсан. Тийм учраас мэдээж маш олон хүнд хүрсэн баг. За тухайн үед боломжгүй гэгдэж байсан зүрх шилжүүлэн суулгах хаалгааг амжилттай гүйцэтгсэн тэр агшныг буулгасанд энэ зургийн гол үндсэн нь оршиж байгаамаа. Тэр хөл дээрээ тогтож чадахгүй болтлоо ядарсан одоо туслах нь буюу одоо нөгөө туслах юм чинь буланд шууд унтсан. Тэнгүүдээ ингээд буланд түшээ дунтж байгаа. За өвчтний зүрх рүү орсон нарийн гуурс болон зүрхний үйл ажиллагааг хянах аппаратыг хянахаар өөрөө сууж явах үед нь энэ зургийг дарсан. За Зевгней Рильяга 2005-аас 2007 онуудад Польш эрүүл мэндийн сайдын албыг харьцсан алдарт эмч эрүүл мэндийн салбарын төлөө унтах нойроо умартан зүтгэсэн бөгөөд 2009 оны 3 дугаар сарын 8-нд таалал төгсжээ. Тэгээ 2009 онд мис засалчийг нас барсныг сонсоод зураг дээрх өвчтөн хүндэтгэл үзүүлсэн байгаа. Яг гэвэл энэ хүн энэ өвчтөндөө 25 жилийн амьдралыг бэлгэлсэн байхгүй юу? Гайхалтай. Супер мөч байхгүй энэ бол. Энэ одоо энэ зургийг барьсан байгаа хүн чинь өөрөө нэг өвчтөн юм байна шүү дээ тийм үү? Окей, одоо энэ нөгөө нэг өөрийнхөө тэр 87 оны зургийг энэ хүн өөрөө барьсан зураг нь аахгүй юу? Эмчин юм байна те. Зөв. Өөрөө. Үнэхээр энэ бол үнэхээр түүхэн зураг л да. Үнэхээр одоо юу гэдгийг яг ингээд ямар урт хугацааны хүнд хагалгаа болсон тэр нэг олон утас унжсан энэнтэй ингээд ямар нарийн үйл явдал болсон гэдэг нь тэгээд эн чинь яг ингээд нөгөө нэг хяналтын камерыг хянах дэлгэцээ ингээ хараа сууж байгаа шүү дээ. Тэгээд
хаширыг ингээ гарч явахгүй болохоор нөөмө туслах юм чинь болохоор бас гарч явж чадахгүй тэгээ бууланд дундаж байгаа. Харин тийм. Үнэхээр супер зураг. Үнэхээр супер зураг. За Улаанбаатар хотод 16 цаг 37 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар олон улсын Улаанбаатарын их сургууль дэлхийд гарах гарц гисүрэтээр хамтран ажиллаж байна. За Улаанбаатарын их сургууль чинь маш олон төрлөөр эсэлт авдаг юм байна. За би одоо эхнээс нь хэлье. Солонгос хэлний орчуулга, англи хэлний орчуулга, олон улс орон судлал, солонгос хэлний багш, англи хэлний багш, хэл шинжилэл, социологи, сэтгэл судлал, нийгмийн ажил, инженер, дизайн ингээд одоо энэ бол нөгөө хэлний сургуулийнх нь юунууд нь хичээлүүд нь инженер дизайн технологийн сургууль гэж байгаа юм байна. Тэр нь график дизайн, үйлдвэрлэлийн дизайн, интерьер дизайн, хувцсны дизайн, програм хангамж, мэдээллийн систем, электроникийн инженерчлэл, малзуу ойн аж ахуй гэж хүртэл анги байд юм байна. Ааха. Тий. За эдийн засаг бизнесийн сургуульд нь болохоор бизнесийн удирдлага, маркетинг, менежмент, нягтлан бодох, санхүү, банк, аялал жуулчлал, эдийн засаг, хууль зүйн сургуульд нь эрх зүйгээр, совилгын сургуульд нь совилгчаар ингэж бэлтгэдэг юм байна. Ийм олон мэрэгчлэр бэлтгэдэг 100% солонгосын хөрөнгө оруулалттай Монголд байгаа их сургууль. Чанцал дуламжийн сургуулийг төгссөн шүү дээ. Одоо ямар мэрэгчлэр нь төгссөн бол нэрээ мэдтгүй. Солонгос хэлний орчуулагч. Нэрээ тийм юм байна л да. За Монгол улстай хамгийн их тэтгэлэгтэй их сургууль гэж тооцогддог. За тэгвэл 2024-өөс 2025 оны хичээлийн жилд шинэ эслэгчдэд зориулсан тэтгэлгүүд нь заяа. За 40% тэтгэлэг. Энэ дээр бол та нөгөө нэг ЕШЧ оноо 500-аас 599 оноотой эслэгч. За 40%. Тийм 50% тэтгэлэг 600-аас 649 оноотой бол да 70% тэтгэлгийг 650-аас 699 оноотой эсгэж авах бол 100% тэтгэлгийг 700-аас дээш оноотой эсгэж авах нэ. За дээрэс нь 2 жил Монголдо сураад 2 жил Солонгос сураад Монгол Солонгос хос дипломтой төгсдөг. За тэгээд тэр Орос улсын олон улсын сургууль нь болохоор Орос, Бурайд, Тува, Хятад, Солонгос энэтхэг оюутнууд сурдаг. За дээрэс нь 1-р курсээс бүх оюутнууд англи, солонгос хэл гадаад багштайгаа үздэг. За тэгээд кампус нь Улаанбаатар бүрэн дүнд сургууль цэцэрлэг хичээлийн А, Б байр, оюутны байр гэд байгаа. За төгсөртөөс гадаад харилцаа байгууллагаас нь одоо ажлын байрны захиалга авдаг. Гоёгоц. За тэгэнгүүтээ сургалтынхаа чанараар эхний 8-д Монгол улсын эхний 20-д ирэмлэгдэх сургуулиудын эхний 13-т за байгууллагын магадлалын итгэмжлэл 4 удаа орсон. 2024 онд одоо хамгийн сүүлд магадлалын итгэмжлэлээр ороод 10 жилээр магадлалын итгэмжлэгдсэн юм сургууль байгаа. Энд оюутнуудынхаа дунд явуулдаг дугуулна гэсэн чинь цаана гольф, таеквондо, чөлөөт бүжиг, аялал, сувилхуу, сайн дурын үйлчлэл, гар бөмбөг, сакс гинэ. Гоёгоц. Лаг гэдэг. Юу? Таеквондо, гольф мод. Ёо. За тэгэхээр та илүү дэлгэрэнгүй мэдээллийн одоо нөгөө гар утаснаас залгах жаал урталтаа 11 хийгээд 46 20 26 за мөн 89 47 20 26 гэдэг утсуудаар холбогдоорой. За тэгээд олон улсын Улаанбаатар их сургууль гэж зүгээр шууд кириллээр бичингүүт Facebook руу норчин. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар дэлхийд гарах гарц гис уриатаагаар олон улсын Улаанбаатар их сургууль хамтран ажиллаж байна. Баярлалаа. Одоо ч нэрээ ингээд нэг хүүхдүүд төгсөх болоод ямар сургуульд сурах вүлээ, яах вүлээ, ээш дээрээ яах вүлээ гэд ингээд тэр үе чинь эхэлчихэж байгаа юм байна шүү дээ. Яг үнэ. За таны зургийг харъя. За миний дараагийн онцлогч байгаа зураг их одоо юу нөгөө амар түүх байхгүй энэ. Түүхэн зураг. Одоо зураг нь харагдаж байна уу? За одоо харагдах байхаа. Одоо манай найруулагч өгөх бах. За та ярьж би энийг те энэ бүр амар супер ингээд бүр киноч байгаа л да киноч байгаа. Тийм түүх байхгүй. Би энийг орчуулад те нэрээ бүр улаараад ууг нь дэлхийд өнөөдөр тэр чинь ийм л юм орчуулахад ярьж болдог байхгүй. Би баг ийм юм орчуулжсэн шүү дээ. Зөвхөн энийг ингээд ойлгохын тулд яг ингээд бүр кино үзэж байгаа юм шиг ингээд орчуулах дуусахгүй яваад байсан. За одоо энэ зурган дээр харагдаж байна. Одоо харагдаж байна. Нөгөө нэг онгоц сүрч түрээд тэгээд нэг хит хоног хилээд нэр чинь. За. Эдгээр инээмсэглэж байгаа хүмүүсийн ард дэлбэрсэн онгоц байгаа гэдгийг хүмүүс тэр бүр анзаардаггүй маа. Хачин сайхан инээсэн хүмүүсийг хараад ямар нэг цаны бад засны баярал төсөөлөгддөг. Тэгвэл энэ гэрэл зураг дээр инээмсэглэж байгаа хүмүүс бол Андын нуруунд болсон Уругвай 571 онгоцны ослоос амьд гарч чадсан азтай хүмүүс юм. Энэ бүгдээрээ биш байл л да. Эднээс олон хүмүүс байсан. 2 хувааж бортолотоор авч явсан. Магадгүй эхнийхийг нь авч явчаад үлдсэн хүмүүсийн зургийг авсан баг. Гэхдээ зургийг сайн ажиглаж харах юм бол хүний нурууны яс болон бусад зүйлс хаа сайгүй харагдаж байгаа. За анзаарч харах юм. Харин тийм ээ. Яасан гэхлээр эднэр
аргагүй ихэнд амьд үлдэхийн тулд өгсөн хүмүүсээ идсэн баг. Харин тийм гэсэн. Айгу амар. Жинхэнэ тийм юм болсон юм. Хэдийгээр аимшиг тослоос залуус амьд гарч чадсан ч аврах багийнхныг ирэх хүртэл тэдэнд хоол тижэл хангалтгүй байсан учраас тэд нас барагсныхаа махыг игдэх шаардлагатай болсон. Эдгээр чинь ямар юмны нуруу илээ? Альпийн нуруу. Альпийн нуруу. Яг тийм альпийн нуруу шээ. Андын нуруу. Андын нуруу дээр унчаад тэгээд эдгээр чинь за бид нар ингэж байгаад ах юм бол яг ингэж үхэх юм байна. Эрдлийн онгоцнууд нь олж хараагүй. Хоёр ч удаа эрдлийн онгоц дээгүүр явж байгааг нь харагд өөрсдөө харсан мөртлөө нөгөөдөл нь хараагүй байхгүй. Тэгээд за бид нар энд ингэж байгаад ах юм бол үхэх юм байна гэд хоёрыгоо удаан хувцлаад нөө хүний махнасаа нөөц мөөцийг нь өгөөд та хоёр ингээл яв гэд нөгөө хоёр нь махисараа байгаад явсараа байгаад яг үхтгийн даваан дээр хүнтэй тааралдаа тэгээ эднэрийг аварсан байхгүй. Тий. За тэгээд хэдийгээр аимшиг тослоос залуус амьд гарсан ч гэсэн ийм явдал болсон бие бинийгээ идсэн. Энэ тухай саяхан кино хүртэл хийгдсэнийг нь сонсдог урлагаараа бид нэр ярьжсэн шүү дээ. Тэгсэн билүү. Хамгийн харамсалтай нь онгоц тосгоноос ердөө 28 км-ийн зайтай байсан бөгөөд аврах багийнханд тэдний эсрэг зүгт явсан нь эрэл хайгуулгын ажиллагаа удахад нөлөөсөн гэж. Тэгээ эдгээр бас яг нөгөө 28 км тал руугаа явчихаагүй байдгийг. Бас буруу тал руу яваад гисэн байдаг. 1972 оны 10 дугаар сард болсон энэ үйл явдлын дараа 45 зорчигчоос ердөө 16 л амьд үлдсэн. Онгоц сүрснээс хойш 11 өдрийн дараа тэд радиогоор эрэл хайгуул зогссон тухай тэднийг амиа алдсан тооцсон тухай сонссон. Учир нь сүрсэн онгоц цагаан өнгөтэйн дээр уулын битүү модтой зас ихтэй хэсэгт нь унтсан байсан. Эцсийн бүлэгт өөрсдөө хүүтэн цаснд амь өргөцсөн хүмүүсийнхаа махыг нөөцлөн авч явж байж арай гэж хот сүрэн барагдаж амир аврагдсан байдаг. Хоёр нь яваад тэгээд нэг хил дуулгаад тэгээд чийлтэл рүү буцсан байдаг лу. Чийлтэл рүү буцсан байдаг билүү дээ. Тэгчиж эдгээр аврагдсан. Онгоцсон сүрхтэй нэлээд эдэн үхсэн. Онгоцсон сүрхтэй. Энэ ямар хүмүүс явж ирсэн гэхлээр Уругвайн мэрэгчлийн хөлбөмбөгийн багийн тамирчид пенүүдтэйгээ гэр бүлийнхэнтэйгээ явж хагаад ингээд осолдсон байхгүй. За амар шүү. Энэ бол энэ ёстой бас яалтчгүй түүхэн зураг л та тий. Энэ үйл явдлын талаар бол нэрээ их юм байгаа да нэрээ яг үстэй айгүй сүртэй юм бол. За би одоо хориотой хайрын түүхийг өгүүлсэн зураг ярьж өгнө. За эхний зураг дээр харагдах залуу бүсгүн эцэг нь хэрвээ чи энэ хүнтэй гэрлэх юм бол манай гэрийн босхийг дахиж хизээч битгий даваараа гэж хэлжсэн. За хэсэг хугацааны дараа Мэри бусад хүмүүс ч эцэгтэй найдал бодолтой байгааг мэдсэн. Яагаад гэвэл хосууд гэрэлснийхээ дараа Бирмингем хотод амьдарч байсан бөгөөд хотын оршин суугчид тэдэнтэй огт ярьдгүй байсан. За үүнээс гадна хотын иргэд хар арьстай хүнд байр түрээслэх хүсэлгүй байсан. Хосуудад байр худалдаж авах хангалттай мөнгө байхгүй учраас тэд амьдрах газаргүй болох гэх мэт бэрхшээлтэй тулгарч байсан. Гэхдээ хайр сэтгэлээрээ холбогдсон хосууд энэ бүх бэрхшээлд бууж өгөхгүйгээр тэмцсэний эцэст амьдрал нь баг багаар дээшилсээр л байсан. За жишээлх юм бол манай Мэри сургууль багшаар ажилд орсон. Хэсэг хугацааны дараа орлогч захирал болж бүр албан тушаалаа гэсэн. Харин нөхөр Джейс нь үйлдвэрийн газар, шуудангийн газар зэргээр ажиллаж эхэлсэн байгаа. За тэгээд мөн баг багаар найз нөхөдтэй болж эхэлсэн боловч Мэри гэртээ зочирхаас өмнө за манай нөхөр хар арьстай шүү гэж хэлдэг гэсэн. Энэ өөрчил сануулдаг гэсэн. Энэ хоёрын амьдралаар хийсэн бас кино байдаг штэ. Тэнгүүд зарим нь энэ талаар сонсмогцоо ингээ бүр зүгтаад ор сураггүй алга болдог байсан бүр. Найзын хүрээлээс таг алга болчихсон. За 70 гаруй жил амьдарсан хосын гэрэл зураг сонирхолтой түүхэн зургууд донд явж байсан болохоор нь авчраад ярьж өглөө. Тэгээд энэ залуугийнхан зураг нь нэ. Тэгээд нас одоо нилээ нас явсныхан дараах зураг нь. Сайхан насалж. Тийм. Тэгтээ надад л одоо айгүй гой санагцсан. Тэгэл одоо тэр хүмүүсийн хил ам тэг хүн хинч хотынх нь бүр тэр чирээ ингээд энэ хоёртоо дуурахгүй байна гэдэг ийм амар гадуурхалтыг ялгуурлан гадуурхалтыг даваад гарсан гэхлээр гоё байгаас тий. Үнэхээр гоё. Энэ эмэгтэй нь бүр дайчин байгаа байхгүй. Харин тий. За эмэгтэй нь бол тэ ингээд за яг хоо тэргүүл хар ярьснуудыг үздэггүй байсан үед тий. Гэтэл чин өөрөө сонголтоороо тэр хүмүүсийн дургуутал руу орж ийн гэсэн үг шүү. Яг үнэ. Тий. За, миний дараагийн зураг. Энэ зураг дээр харагдаж байгаа нэг бүсгүй байгаа. За, одоо зургийг өгөх байхаа. Энэ бүсгүй бол Бобби Гиб гэдэг эмэгтэй. За. 1966 онд Бостонд болсон марафоны тэмцээнд орох хүсэлтийг илгээсэн боловч тэмцээнийг зохион байгуулагчид нь эмэгтэй хүн марафонд гүйхэд бие махбодын хувьд тэмцэхгүй.
бид хариуцлага хүлээж чадахгүй юмэн хэлж татгалзсан хариу өгсөн байдгийг. За. Саяхан штэ 1966 онд эмэгтэй марафонд гүйдэггүйсэн. Гэвчиг бүсгүй бууж өгөхийг хүсээгүй яг марафон болох өдөр Бобби бутанд нуугдж байгаад За. тэмцээн эхлэхийг хүлээсэн бөгөөд тамирчид гүйж эхлэхэд нь тэр тэдний игнэнд нь ороод гүйж орсон мэт. За. За тухайн үед бүсгүй өөрийгөө эмэгтэй гэдгийг нуухын тулд ахынхаа шорт, хүүхдийн мэт пүүз, юудэнтэй цамц өмссөн байсан бөгөөд тамирчидтай нийлж гүйх явцдаа маш ихээр хадуудсан ч баригдахаасаа айгаад цамцаа тайлахгүй гүсээр л байсан гэж. Гэвч бүсгүйтэй хамт гүйж байсан залуус түүнийг эмэгтэй гэдгийг удалгүй гадарласан бөгөөд тэрээр залуусыг цагдаад мэдгдэх болов уу гэж айж байсан ч зарим нь хэрвээ хэн нэгэн чамайг замаас гаргах, тэмцээнд оролцох эрхийг чинь үгүй хийх гэж оролдвол бид чамайг хамгаалах болно гэж хэлсэн гэдгийг нь Бобби хожимд дурсан байдаг. Адилхан тамирчин хүмүүстэй. Тэгээ эмэгтэй хүн өөрөө ингээд хичээгээд гүйж яхад нь бид нар чамайг хамгаална гэж урам өгч ирсэн. Ингээд өөрийгөө айх аюулгүй болохыг мэдсэн Бобби зузаан цамцаа тайлаад гүйж эхэлсэн. Ингээд марафонд гүйлтийн тэмцээнд эмэгтэй хүн оролцож байгаа нь үзэгчдийг гайхшралд автуулж бахархах сэтгэлийг ч төрүүлсэн гэдэг. Эрчүүд алга дашин баяр хүргэж байсан бол эмэгтэйчүүд нулимс туслуулж байсан гэдэг. Уэлслигийн коллеж хүртэл гүйх хугацаанд энэ мэдээлэл аль хэдийн олонний сонорт хүрсэн байсан учраас оюутнууд бүсгүйг баяртайгаар барайнд хүлээж байсан гэж байна. Массачусетсийн хотын захирагч Боббиг барайнд ирэхэд нь түүнд баяр хүргэж гар барьсан байна. Бостоны марафонд оролцож байсан хамгийн анхны эмэгтэй тэрээр 3 дугаар хайранд орсон байдаг. Вау, ямар мундаг юм те. Амар гүдэг. Ястаа гоё нэг юм омгшмоор мэдээ шүү дээ, мэдээлэлтэй зураг байна. Бобби гэдэг энэ бүсгүй эмэгтэйчүүдийн марафонд орох эрхийг нь нээсэн хүн гэж явдаг. Зураг дээр 42 км-ийн марафоноо гүйж дуусгаад сууж байгаа 24 настай Бобби Гиббийн яг тухайн үеийнх нь бодит төрх нь ингээд зурганд үлдсэн. Бобби Гибб энэ үеэс хойш 1967-1968 онуудад эмэгтэйчүүдийн төрөлдөө төрүүлсэн байдаг. Эмэгтэйчүүдийн төрөл гэж гараад тусдаа гараад тэгээ төрүүлсэн байдаг. Ястаа мундаг. За тэгэл одоо нөгөө нэг манай сүрэн чувгаа хэлсэн байдаг штэ. Хамаг бүхэн бороо мэт арилахад харин гэрэл зураг шороо мэт үлднэ гэдэг чинь. Яг үнэ. Ер нь бол тэгэл зураг л үлддэг штэ. Зураг л үлддэг. За үнэхээр сонирхолтой гоё зургнуудыг битээр ер нь бол 5 дахь өдөр битээр дандаа сонсогчтойгоо хамт өөрсдөө ингээд гайхширт суудаг. Тэгээд өнөөдөр бас үнэхээр гоё түүхүүдтэй түүхэн гэрэл зургуудыг бас сонсогчтой танилцууллаа. Тэгээд энэ хүрээд 2025 оны 4-р сарын 4-ний Баасан гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс урлагийг мэдрийг сураатаагаар New Art булангараа шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Олон улсын Улаанбаатарын их сургууль дэлхийд гарах гарц сураатаагаар за мөн бизнесийн хамтдаа Асай Лендемэн хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа Анжгаа. За баярлалаа. Өргөжлөлөр хэм сонсогчдаа цагуурын ихэнд явдаг радио мэдээг үлээвч сонсдээ дараа хөгжилтэй хөнгөн байцгааг сураатаагаар Яна нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3